Энэ 5 дугаар сарын хувьд сэрүүн зөнгөлсөн өдрүүд үргэлжлэлээ. Харин эх 6 дугаар сард мөн сэрүүвтер бороо хүрэгтэй байна гэдгийг албаныхан мэдээлж байна. 6 дугаар сарын эхний 10 хоногт улс орон даяар бороо хур элбэгтэй сэрүүн зөнгөлсөн өдрүүд үргэлжлэх юм байна. За 6 сарын цагаараа ерөнхий төлөвөөр агаарын температурын хувьд бол Монголын ихэнх нутгаар уур амьсгалынхаа дунджийн орчин байна. За нутгийнхаа баруун хойд хэсэг ус савханы хойд тал хөвсгөлийн баруун хэсгээр бол бага зэрэг буюу 0.5-аас 1 градусаар дулаахан байна. За олон жилийн дундаж буюу уур амьсгалын дунджаар бол 6 сар яг ерөнхийдөө уулгар бүс нутгаараа нэг 5-аас 10-аас 15. За говьдлынхаа нутаг болон Алтай өвөр нутгаар 20-аас 25, бус нутгаар 15-аас 20 градус дулаахан байдаг. За хурд хүндэс бол энэ 6 сард бол ерөнхийдөө олон жилийн дунджаар бол төвийн бүс нутгийн ихэнх нутаг тэрэндээ хөвсгөл, Арангай, Булган, Сэлэнгийн ихэнх Төв аймгийн хойд, Хинтийн хойд хэсэг болон одоо Даргангийн зарим нутгаар бол нэг 50-аас 70 мм орчим одоо бороо ордог. 6 дугаар сарын эхний болон 2 дахь 10 хоногийн эхээр хэдхэн хоног дулаарна гэдгийг хэлж байна. Харин бусад үед хур бороо элбэг, борооны өмнө төр зүрийн хүчтэй салхи шуургатай байна. 6 дугаар сарын 1-нд буюу эх даваа гарагийн хувьд цаг агаар ямар байх талаар за яг хүүхдийн баярын өдөр одоо энэ 5 сарын сүүлчийн 2 хоногоос бас тэнгэр муудаж байна. Тэгэхээр 6 сарын одоо 31-нд 30-нд одоо баруун аймагуудын нутгаар за 31-нд ер нь баруун зүгийн нутаг, төвийн нутаг, зүүн аймагуудын нутгаар бол бороотой байна. За нэгэнд бол мөн л баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн зарим газар зүүн аймагуудын нутгаар бол бас бороо уртай байх төлөвтэй ер нь сэрүүхэн байна. Энэ сарын 31-нд баруун болон төв зүүн зүгийн нутгаар сэрүүсэн, мөн 6 дугаар сарын 1-нд баруун болон төвийн нутгийн зарим хэсэг, зүүн аймгийн зарим нутгаар бороо орж сэрүүхэн байх юм байна. Ер нь 6 дугаар сарын 1-нд нийслэл төдийгүй орон нутгаар хурд тундас орж сэрүүн байна гэдгийг иргэд хөдөлмөрчдөд сануулж байна.